Сайн байцгаана уу? Upgrade podcast-ийн энэ удаагийн зочны суудал дээр ухаалаг хөрөнгө оруулагч номын орчуулагч Dragon Tree Capital компани захирал Амар Баясгалан хүрэлцэн байна. Ингээ подкастэнд тавтаа морил бидний урилгыг хүлээвсэнд баярлалаа. За, өрсөнд баярлалаа. За. Тэгэхээр энэ удаагийн дугаар маань маш сонирхолтой болно гэж найдаж байна. Ягаад гэх юм бол санхүүгийн зах зээлийг сонирхож байгаа залуус маань ер нь сүүлийн үед нэлээд их болсон. Залуучууд ер нь идэвхтэй сонирхдаг болсон. Гэхдээ нөгөө талдаа тэр залуучууд маань яг хаанаас юунаас эхлэх вэ? Санхүүгийн салбарын одоо агаас яг цагаан толгой нь яг юу юм бэ гэдэг талаар мэдээлэл нэлээд хомс байт юм шиг санагдаад тэгээд одоо санхүүгийн салбарынхны хувьд цагаан толгой нь Библийн гэж нэрлэгдэх ухаалаг хөрөнгө оруулагч номын орчуулагчийн хувьар таныг энэ удаагийн дугаартаа урьсан байгаа. Тэгээд мөн дахин талархал илэрхийлээ бидний урилгыг хүлээвсэн. За их баярлалаа. Тэгэхээр хоёлаа яриагаа шууд л залуучууд хөрөнгө оруулалтыг сонирхож эхлэхээсээ өмнө энэ зүйлсийг заавал мэдсэн байх ёстой. Ер нь хөрөнгө оруулалт гэж одоо салбар хөрөнгө оруулалт руу хийхээс өмнө заавал одоо хувийн бэлтгэлээ гэх юм уу мэдлэгийн хувьд энэ зүйлсийг заавал мэдсэн байгаасай гэж бодож байгаа тэр зүйлсээс эхлэе. Одоо зөвлөгөөгөр гэх юм уу? Тийм хамгийн ихэнд бол хүн тэр ухаалаг хөрөнгө оруулагч гэдэг ном унших хэрэгтэй. Тэгвэл манайхан зүгээр нэг Facebook, Instagram-ын контент хараад тийм нэг хүн арилжаа хийгээл өчргөө ингээл өдөр бүр өмцөм хийгээд байгааг хараад байдаг байхгүй. Гэтэл тэр бол маш амаргүй. Ер нь бол яг тэгж явах юм бол мөнгө алдаалд басна. Тэгэхээр хамгийн ихний ээлж нь ухаалаг хөрөнгө оруулагчийг уншаад ер нь хөрөнгө оруулалт гэж яаж явдیں, арилжаа гэж яаж явдیں, ямар бүтээгдэхүүнүүд байдیں, өөрийнхөө сэтгэл зүйг яаж удирдахын тэр бүхнийг сурах хэрэгтэй. Одоо мэргэжлийн тамирчин гэхдээ чинь одоо шууд л мэргэжлийн тамирчин болчихдгоо шүү дээ. Тэднээс чинь хүүхэд байхасаа ахуулаад дасгал хөдөлгөөнөө хийгээл бүр хамгийн бэсикээс эхлээл сурна. Сагсчин болох ч байгаа бол шууд болохгүй шүү дээ тийм үстэй. Дургуулын шидэлтээс шидэж сурна, самбарынхаа дараа шидэж сурна. Тэг өдөрт 8 цаг бэлтгэл хийж яж мэргэжлийн юм болно шүү дээ. 8 цаг 10 цаг. Яг үнтэй адилхан хөрөнгө оруулагч болох юм бол өдөртөө өөртөө тийм их цаг гаргаж ижил хөрөнгө оруулагч болно. Тэгэхээр харин ялцч үе сая яг таны ярианд дурддагч байгаа шиг одоо нөгөө ялангуяа сошиалор нөгөө контент хийдэг залуучууд маш их болсон. За миний өнөөдрийн арилжаа юм боллоо, ашиг нь юм боллоо гэд нүдэн дээр нь маш их мөнгө харуулад ахаар залуучууд ямар ч одоо бэлтгэлгүйгээр одоо юм чинь мэдлэггүйгээр тийшээ ингээ хошуураад байгаа юм шиг санагдаад байна. Энийний тэгвэл хамгийн том эрсдэл нь нөгөө талдаа юу байгаа? Ямар ч бэлтгэлгүй ингэж эхлэх юм. Хүн ер нь мэдэхгүй юмдаа хөрөнгө оруулж болохгүй. Тэр бол хамгийн чухал юм. Хөрөнгө оруулалт гэдэг чинь үндсэн хөрөнгөө хамгаалаад тэгээд ашиг хийхийг хөрөнгө оруулалт гэж байна. Үндсэн хөрөнгөө хамгаалахгүй шууд ингээд бүгдийг нь оолын индэд покероор ярих юм бол тий бүх чипсээ ширээн дээр тавиад ингээд хөрөнгө оруулалт хийж байгаа бол энэ бол хөрөнгө оруулалт биш. Мөнгө алдчих юм бол тэгээд өрнөлөөс эхлэв шүү дээ тийм үст. Яг мөнгө алдах гэдэг нэг эрсдэл байна. Гэхдээ мөнгө гэдээ ярихаар ер нь бол тэгтээ хөрөнгө оруулалт гэдээ ярихаар заавал их мөнгөтэй хүмүүсийн хийдэг тийм зүйл юм шиг ойлгогдоод байгаа тий. Яг тийм үү бодтой биш. Ер нь бол хөрөнгө оруулалт хамгийн чухал нь бол цаг хугацаа. Их цагтаа байх тусмаа л илүү их хөрөнгө оруулалттай болно, илүү их хоримтлалтай болно гэсэн. Тэгэхээр одоо бид нэр ер нь бол бид хоёрын хувьд бол хөрөнгө оруулалт эхлэегүй бол өнөөдөр эхлэх хэрэгтэй. Бидний өөр хүүхдүүдийн хувьд бол бүр хамгийн багаас нь бүр жоохноос нь их хэрэгтэй. Warren Buffett жишээ нь одоо хүүхд байхдаа л ингээл сонин зараал жоохноор мөнгө хоримтлуулаад явж исэн гэж байгаа байхгүй. Гэхдээ тэр хүний аав нь бол хувьцааны брокер бас конгрессмен хөрөнгө оруулагч тийм юм байсан. Тийм болохоор хүүхдээ бүр багаас нь хүмүүжүүлэхдээ хөрөнгө оруулагч болгож хүмүүжүүлсэн баг. Тэгэхээр тэр хүүхд бол хоримтлалаа бага багаар бүр бага наснаас хийсэн гэсэн үг. Одоо 50 настай хүн тэтгэвртэй гарна гэдэг чинь нэг 25 жил хөрөнгө оруулах. За 75 нас хүрээд баг өгчих байх тийм. Ер нь бол өдөр настай байгаа тийм. Тэгэхээр 50 наснаас эхэлж байгаа юм бол өсрөөл нэг 10 жил, 15 жил хөрөнгө оруулах хугацаа байгаа байхгүй. 10 настай хүүхдэд бол тэр хүүхд чинь 45 жил хөрөнгө оруулах хугацаа. Тэгэхээр бага дүнтэйгээр урт хугацаанд хийх үү эсвэл бол өндөр дүнтэйгээр бага хугацаанд хөрөнгө оруулалт хийх үү гэдэг тийм сонголтуудад болчихж байгаа. Тэр хүн хөгшрөх тусмаа ингээд айгүй ингээд цаг хугацаанд баригдаад хөрөнгө оруулалт хийхэд маш хэцүү болж байна гэсэн. Тийм болохоор аль болохоор эртнээс л эхлэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалт эхлэхэд хамгийн түрүүнд юунаас эхлэх вэ гэж танаас асуух гэсэн чинь угаасаа л цаг хугацаа л гэдэг хамгийн том хэмжээ байгаа юм шүү дээ. Тэгээ хүн орлогынхаа тодорхой хувийг байн хуримтлалтай хийж явах хэрэгтэй. Одоо миний мэдэх нэг маш тийм амжилттай хөрөнгө оруулагч байгаа л да. Тэр хүн бол ерөөсөө залуудаа ажиллаж байхдаа бараг л хийж байгаа мөнгөнийхөө 10% амьдрал 90% нь хуримтлалтай хийжсэн гэж байгаа юм. Монгол эсвэл гадаад уу? Гадаад хүн л дээ.
Тэгэхээр таны хувьд бас бүх ажилласан мөнгөө л ингээл хоримтлуулаад байсаар байгаа л тэгэл айгүй их мөнгөтэй болсон байгаа. Тэр бол ерөөсөө нууц биш, тийм ид шидийн хариулт биш. Ерөөсөө л маш энгийн сахилга бат тууштай байх тийм л юм байна. Тэгээд яг хоо тэгж амар одоо Facebook төр байдаг л та тийм группэд байгаа ш янз зэ. Хадгаламж өсөхөөс эхэлнэ гэдэг. Хүмүүс ингээл өссөөл ингээл хоримтлуулаад тийм. Айгүй зовлонтой хүнд гэхдээ баланс байх хэрэгтэй гэж би боддتي. Тийм би өөрөө бол бас баланс дуртай юм байхгүй. Би ингээд өсчээж амар ингээд юм хоримтлуулмаар байгаа байхгүй. Маргааш хүччих юм бол мэдгүй шүү дээ тийм үстэй. Бас хүн өөрийн амьдралдаа бас жоохон таашааж амьдрах хэрэгтэй гэж шатдаг тийм. Гэхдээ ер нь бол тодорхой хувь нь бол цаашаа хийж явах хэрэгтэй. 90% биш гэхэд 10% хийж явах хэрэгтэй. Харин сая одоо жишээлбэл ингээд 90% гэж бодохоор яг нөгөө талдаа ингээд за яадгийн ганц л амьдрна гэж боддог хүмүүс шүү дээ. Өнөөдрийн л аз жаргал чухал гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр сэтгэл зүгээ бэлтгэх гэдэг нэг том асуудал байна уу? Ер нь бол урт хугацаанд хөрөнгө оруулалт ч бай, хадгаламж ч бай эхлүүлэхэд. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд одоо би ирээдүйд өндөр өгөөж хүртнэ, эсвэл ирээдүгөө улам баталгаажуулж байна гэдэг тэр хандлагыг хүртээ суулгах хэрэгтэй юм уу? Яг яаж өөрийгөө бэлтэх вэ? Ер нь бол бэлдэх гэхээс илүү ерөөсөө сахилга боттой л болох хэрэгтэй. Одоо болж өгвөл цалингаа авахт чинь тодорхой хувь нь бүр чамд мэдэгдэхгүйгээр татагдаад нэг данс руу орчих хэрэгтэй. Хүн ингээд автомат удирдлага дээр тавиад мөнгө байгаа гэдгийг бодохгүй мартчих юм бол мөнгө нь хоримтлагдаад идэх. Одоо манай тиймэрхүү систем хөгжсөн эсхийг би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн би Америкт ажилладаг байх та. Тин чинь 401k гэдэг тийм тэтгэврийн хувийн тэтгэврийн тийм сан байдаг байхгүй. Ажилчид ингээд цалингаасаа тодорхой хувь нь ингээд шууд данс руу автоматар татагдаад идэг. Тэгээд тэр татагдсан дансандаа би өөрөө ямар хөрөнгө оруулалт хийхээ сонгодог. Биш айгуу тийм агрессив өндөр өгөөчтэй гэхдээ өндөр эрсдэлттэй юм руу хийх юм уу? Эсвэл бол бага эрсдэлттэй гэхдээ бага өгөөчтэй юм хийх юм гэдгийг сонгочдөг. Тэгэл мартчихдаг. Тэгэл тэр нь ингээл хоримтлагдаад л байна. Тэгэл олон жилийн дараа тэр нь л хөөрхөн мөнгө болчдөг байхгүй. Тэгээд тэрэн дээр ч бас нийлмэл хүү гэж байна. Тэгээ нийлмэл хүү ч үнэхээр гайхамшиг байхгүй. Гэхдээ одоо жишээл олон жилийн дараа гэж байгаа тэр хэмжүүр ер нь дунджаар хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртэх тэр дундаж хугацаа гэдэг нь хэдэн жил хэлээд байгаа юм? Ер нь бол 20 жил гэж бодож байгаа. Бид нар бол 2 жилд мөнгө хийчихнэ гэж бодоод байдаг. 2 сарын дотор яаж мөнгө өсгөх үү гэж ярьдаг. Гэтэл хөрөнгө оруулалт бол 20 жил ба түүнээс дэшлэр л ярина. Warren Buffett-ийн одоо жишээ нь хамгийн хийх туртай хөрөнгө оруулалтын хугацаа нь хизээ гэж бодож юм чи. Үрд. Яа. Хизээж мөнгө авахгүй зүгээр л ингээд нэг юмд хөрөнгө оруулалт тэгэл мартах юм. Тий, бараг л тийм. Өстой сонирхолтой юм аа нөгөө нэг яг бид нарт эсвэл өөрсдөд нь тиймэрхүү санхүүгийн юм нөгөө нэг хандлага тиймэрхүү мэдээлэл дутмаг байсан болохоор одоо л бид нар зөвхөн тийм шүү дээ. Бид нар ч одоо капитализмд ороод хэдэн жил болж байгаа тийм 30 гаруй жил болж байгаа ш. Тэрнээс өмнө чинь бүгдээрээ л ерөөс хөрөнгө оруулалт мөрөлт гэж мэдгүй шүү дээ. Бараг хөрөнгө оруулалт ярих юм бол хэрэгтэй орох байсан байлгүй. Гэхдээ хүмүүс одоо учир зүгөө хөрөнгө оруулалт гэж яриад эхлэнгүүт таны бас хувийн карьерийг нэлээд сонирхож магадгүй л дээ. За ухаалаг хөрөнгө оруулагч, номын орчуулагч гэдгээс гадна санхүүгийн салбар та карьерийн талаар таныг товчхон ярьж өгөөч. Одоо өнөөдрийн хүртэл та санхүүгийн ямар салбаруудад хэрхэн ажиллаж ирв? За би сургуулаа төгсөөд Америкийн корпорациудад санхүүгийн чиглэлээр нэлээд ажилласан. Тэгээд 11 онд Newcomb ирээд Newcomb дээр бол ер нь дэд бүтцийн төслүүд дээр ажиллаж байсан. Тэгээд уулуурхаан компанитай байсан, үйлчлэгээ үзүүлдэг компанитай байсан. Салхин сэнсний анхны паркийг байгуулсан гэл. Тийм Mobicom бизнес гэл том бизнесүүдтэй байсан л да. Тэгээд тэнд Монголынхаа карьерийг эхлүүлээд тэнцээ ажиллаж агаад дараа нь голомт капиталд яг одоо хөрөнгөний зах зээл дээр хөл тавьж исэн гэж хэлж болно. Тэгээд 14 оноос 18 онд хөрөнгөний зах зээл дээр яг ажилласан. Тэгээд тэр үед чинь манай зах зээл бас ер нь бол жоохон зогсон байдалд орсон байсан. Тэгээд Сүү бонд гэдэг тэр үедээ бас хамгийн том бонд гаргаж илаа. Тэгээд даатгалтай бонд гэж гаргаж илаа. Интернет банкны арилжааны систем, одоо онлайн арилжааны систем нэвтрүүлж илаа гэдэг. Энэ хөрөнгөний зах зээл дээр энэ анхдаг чинуудыг бас оролцож ирсэндээ бол баяртай байдаг. За тэрний дараа бол би MICC гэдэг бас манай нэлийн дээр үеийн хөрөнгө оруулалтын тийм компанид ажиллаж исэн. Тэрэн дээр бас бондууд дээр ажилласан. Ер нь бол бондоор л дагнсан гэж хэлж болно доо. Тэгээд дараа нь ард санхүүгийн нэгдэл дээр бас хөрөнгө оруулалтын банкээр ажиллаж исэн. Тэгээд голомт дээр багтаас мандлын IPO бас хийжсэн юм байна. Тэгэхээр IPO бас хийжлээсэн юм байна. Тэгэхээр ингээд хөрөнгөний зах зээлийн талаар зөвлөгөө өгдөг хүний хувьд одоо ингээд экспертийн зүгээс ярьж байгаа хүний хувьд таны өөрийн хувийн санхүүдэд хэрэгжүүлдэг арга барилгаас бас хүмүүс сонсохыг хүсэж байгаа. Та ер нь хувийн санхүүдэд бас баримталдаг тийм зарчим байвал болцооч.
Би түрүү хэлжсэн Америкт байхдаа ингээд зүгээр л миний пейчек буюу одоо цалингаас ингээд татагдчихдаг байсан. Тэр бол хамгийн шилдэг хөрөнгө оруулалтын арга гэж би бол хэлнэ. Тэгээд би ер нь мөнгөтэй байгаа ч мэдэхгүй тэгэл цаашаа ингээд татагтаал идэг маш олон жилийн хугацаанд бол тэр нь ингээд өсөөд яваад идэг. Тэрнээс гадна бол би Хонконгод бас одоо хувьцаа хөрөнгө оруулалтын тийм арилжааны данстай Interactive Brokers гэдэг монголчууд бол нэлээд ашигладаг болсон сүүлийн үед. Тэгээд Interactive Brokers дээр бас тийм хөрөнгө оруулалт арилжааны юмнууд хийдэг. Тэрнээс гадна би одоо нэг Австралийн хөрөнгө оруулалтын сантай ажиллаж байгаа. Манайх бол Монголд уул уурхайн төслүүдэд бол хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээ энэ бол одоогийн байдлаар бол хувийн төслүүд гэсэн үг. Эднээс бол ирээдүйд бол IPO хийж нээлттэй компаниуд болно. Тэгэхээс өмнө бол хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр pre-IPO буюу IPO-ноос өмнө хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Энэ иймэрхүү төслүүд бол нэлээд өндөр эрсдэлтэй. Гэхдээ IPO-ноос өмнө авсан учраас IPO-н дээр өндөр ашиг хийх тийм боломжтой төслүүд. Тэгэхээр бас тиймэрхүү хөрөнгө оруулалт бол бас байгаа. Тэгээд бас санхүүгийн зах зээлийн талаар ярианд орын юмын карьерийн талаар ярилцлаа. Тэгээд нэг юм нэмчихв. Тэгээ бас хөрөнгөө хамгаалах айгуу чухал гэдэг байна шүү дээ. Тэгэхээр би бол ер нь бол даатгалд айгуу дуртай. Хүмүүс бол даатгалыг ер нь баг мууяр. Тийм шүү дээ. Хэзээ ч надад тийм муу юм тохиолдохгүйгээ баг би тийм муу ярьлаа. Тийм ном уншуулсан дээр гэж ярьдаг. Тэгээд ер нь даатгал авах түрүү. Би бол даатгал дуртай. Тэгэхээр би хамаг хөрөнгөө даатгсан, машин дээр бүтэн даатгалтай, эрүүл мэндийн хувийн даатгалтай гэдэг ер нь бол даатгалын бүтээгдэхүүнийг нэлээд ашигладаг. Ягаад тэгэхээр ямар нэгэн гинтийн зүйл болоход би санаа зовох юм байхгүй. Тэгэхээр нөгөө мөнгөө өсгий, мөнгөө удирдах гэдэгтэйгээ зэрэгцээд нөгөө мөнгө хамгаалъя гэдэг нь нэн чухал явж байна. Нэн чухал. За тэрнээс гадна бас өөр хөрөнгө оруулалт байгаа. За өөр хөрөнгө оруулалт гэдэг нь болохоор хүүхдүүдэд хөрөнгө оруулж байгаа. Монголчууд ч бүхний хүүхдийн төлөө ингээл хүүхдүүдэд айгүй анхаардаг шүү дээ. Тэр бол маш зөв. Хүүхдүүдэд сайн боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Тэр хүмүүсийг биеийн даатал нь авч явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр хүүхдүүдэд хөрөнгө оруулж байна. Дээрэс нь одоо гэр бүлдээ хөрөнгө оруулж байна тийм ээ. Их нэртэй хөрөнгө оруулж байна. Өөртөө хөрөнгө оруулж байна. Эрүүл мэндэд хөрөнгө оруулж байна. Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт бол маш чухал. Хүмүүс мөнгө хөөгөл идэг тэг биегүй болчдөг. Тэгэл мөнгөтэй болсон чинь биегүй болцсон тэгэл өвчин тусаал хүч байгаа. Хамаг мөнгөө тэрэнд зарцуул. Хамаг мөнгөө тэрэнд эргүүлээл зарцуул. Тэгэхээр өөртөө хөрөнгө оруулалтанд оруулах хэрэгтэй. Эрүүл мэндэд хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгэхээр би бол спортоор маш идэвхтэй хичээлж байгаа гэсэн. За би яг тэрийг тодруулж асууж ирсэн. Өөртөө хөрөнгө оруулна, эрүүл мэндэд хөрөнгө оруулна гэхээр чанартай зүйлсийг эдэлж хэрэглэхийг хэрэгжилж байгаа мó? Эсвэл те одоо чанартай газруудаар үйлчлүүлэхийг хэлж байгаа мó? Тэрийг нэлээд тодруулъя гэж бодож байна. За яг зөв. Тэгэхээр чанартай юм гэдэг нь бол хамгийн үнэтэй зүйл гэсэн үг биш, тийм ээ? Чанартай үйлчлэгээ гэж хамгийн бест үйлчлэгээ гэсэн үг биш. Тэгэхээр ер нь бол бид нэр их хүмүүс ихэнхдээ үнэгүй юм дуртай байдаг. Гэтэл хүн яг чанарын төлөө ямар нэгэн төлбөр төлж сурах хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр тэр value буюу үнцнийг авч байгаа бол тэр үнцэндээ тохирсон төлбөрийг төлөх хэрэгтэй. Тэгэхээр диет буюу хоолны дэглэм дасгал хөдөлгөөнийг нөхөж чадахгүй. Дасгал хөдөлгөөн муу диетийг нөхөж чадахгүй. Тэгэхээр тэр бол баланс байх хэрэгтэй. Хүн эрүүл хооллох хэрэгтэй, бас хөдөлгөөнтэй спортоор хичээлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хамгийн шилдэг нь нэтэд байх гэсэн үг биш. Тэр чинь зүгээр ингээд гоё баланстай л байсан гэсэн үг шүү дээ, тийм ээ. Ногоо идэн, жимс идэн, тийм ээ. Махаа идэн, тий. Зарим хүмүүс бол бүр ингээд цагаан холтон болчдөг. Би бол миний хувьд бол тэр бол жоо хэцүү л. Ялангуяа Монголд ч яг цагаан холны сонголтууд нь бол айгүй маш шүү дээ, тий. Бас жоохон тэнцвэр алдагдчих тийм дээр тий. Тэгэхээр та түрүүнээс хойш одоо ингээд өөртөө болон гэр бүлтэй зориулдаг зөндөө олон хөрөнгө оруулалтын талаар ярьлаа. Гэхдээ магадгүй хамгийн анх хөрөнгө оруулалтын талаар сонирхож байгаа хүн өнөөдөр би сонсч иж магадгүй гэж бодож байгаа. Гэхдээ тэр хүмүүсийн хувьд хөрөнгө оруулалтын хамгийн ойлгомжтой арга хэрэгсэл нэг юу байх вэ? Бонд байх юм уу? Хувьцаа байх юм уу? Яг өнөөдөр дөнгөж хөрөнгөний зах зээлд хөл тавьж байгаа хүний хувьд яг юунаас эхлэх ёстой вэ? Хуримтлаас л эхлэх ёстой. Хамгийн анхны $100,000, хамгийн анхны $1,000 бол хамгийн хэцүү байдаг. Тэгэхээр хүн эхлээд $100,000 болохын тулд дундаа хичээх хэрэгтэй. Тийшээ яаж хөрөх вэ гэхээр ерөөсөө л хадгаламж бонд. Маш уйтгартай, сонирхолгүй, өндөр өгөөжгүй тийм юмд л хөрөнгө оруулна гэсэн. Автоматар мөнгөө хоримтлуулаад тэгэл мартах хэрэгтэй юм. Яг уу миний бодлоор хамгийн анх ингээд хөрөнгө оруулалт хийж эхэлж байгаа хүмүүс хитрхи юм одоо
романтикаар эхэлдэг байж магадгүй л дээ. Ингээд за хийчихэл одоо ганц 2 жилийн дараа ч юм уу хэдэн сарын дараа нөгөө ханш маншийнх нь огцом савлгаа мавлгаа болоод эхлэнгүү дундаас нь мөнгө хийдэг ч юм уу. Энэ бол одоо амьдрал дээр нэг тийм бодиттой зүйл бол биш. Бодиттой зүйл бол биш. Түүнээс гадна миний анзаарсан сүүлийн үед анзаарж байгаа юм бол юу вэ гэхээр залуучууд ингээд хөрөнгө оруулалт гэхээр байр авах, машин авахыг яриад байгаа. Гэтэл тэр бол хөрөнгө оруулалт биш. Ялангуяа машин бол ерөөсөө хөрөнгө оруулалт биш. Одоо манай хот ямар билээ те. Төвчрээ те тэгэл зардал те даатгал, гараж, зогсоол, тэгэл торгуул. Машин тавахтаа маш үнэтэй. Хот дундор одоо алхаж явж болно, хүүхдгүй бол дуугуунаж явж болно. Би одоо жишээ дандаа дуугуундаг. Тэгэхээр тэр бол мөнгөний хэмнэлт, тийм ээ? Тэр мөнгөөрөө эргүүлээд хөрөнгө оруулж хийж болно. Тэр чинь ингээд машинда биш ингээд нэг газар байж их юм бол ядаж хүү авна штэ. Байрны хувьд бол маш үнэтэй болсон. Хүмүүс ингээд нэг байртай л олчвол хөрөнгөтэй болсон юм шиг санагдаад байна. Одоо баг хөөсөрсөн л юм. Тийм, хөөсөрсөн байна. Тэгээд хамаг мөнгөө ингээд хүүнд төлөөд байр аваад 20-30 жилээр өөрийгөө ингэж зовох шаардлага байгаа юм. Тэр мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх юм бол тэр чинь айгүй хөнгө болно шүү. Гэтэ нөгөө талдаа за хизээ ирэх нь мэдэгдэхгүй хөрөнгө оруулалтын өгөөжийг хүлээснээ өнөөдрийнхөө сонин юм нэг арга цаасан амьдралаар амьдрна гэж бодохоор хүмүүс магадгүй жоохон татгалздаг байх л. Тийм. Ягаад гэвэл наадах чаг нэг сэтгэл зүйн асуудал байхгүй. Тэр сэтгэл зүйн хувьд тэр хүн байртай болчих юм бол ингээд гоё тайвшрах гэдэг байна. Тийм сейф санагдах гэдэг байна. Аюулгүй санагдах гэдэг байна. Тэгтээ бол яг санхүүгийн салбарын хүнд бол анализ хийх хэрэгтэй. Надад түрээссэн ашигтай юу? Эсвэл бол худалдаж авсан ашигтай. Тэгээ сарынхаа төлбөрийг харьцуулаад үзэх хэрэгтэй. Сүүлийн үеийн байрнуудын үнийг харж байхад ялангуяа үнэтэй байрнуудын үнийг харж байхад бол түрээсснээс 2 дахин илүү үнэтэй болчиход байгаа. Тэгэхээр худалдаж авсан. Тэгэх юм бол түрээслээд тэр нөгөө тал мөнгөөр нь хөрөнгө оруулалт хийчих юм бол хамаагүй ашигтай болчиход байгаа. Тэгэхээр та бас одоо ингэ санхүүгийн салбарт нэлээд идэвхтэй оролцоод нэлээд олон жилийн үзсэн байна. Яг анхны эхэлж исэн үеэ эргээ санахад таны төсөөлөл болон бодит байдал хоёр хэр зурж исэн бэ? Та за ингэж л болохгүй мэй шүү гэж нэг авсан тийм сургамжтай зүйл байна. Одоо залуучуудад ингэж нэг зөвлөд хэлээд өгч байна. За ер нь мэдхгүй юмдаа хөрөнгө оруулах аюултай байд юм да. Хүмүүс одоо ингээд хүний амд амжсан юмар хөрөнгө оруулалт хийдэг. Ялангуяа нэг нь ингээд сүлжээнд ороод тий. Шууд 30-40% өгөөж аваад за би ашиг авцсан шүү гэж яриад тийм. Хүмүүс за нөгөө ашиг автгал юм байна. Өгцөн байлээ. Тэр нь өгцөн байлээ. Тий. Тэгэл хүний дор орохгүй юм шиг яг адилхан үзье гэл тэгэл бүгдээр уширч ороод тэгэл бүгдээр мөнгө алддаг. Мэдхгүй юм дээрээс хөрөнгө оруулчихлаа. Зарим хүмүүс бас мэддэг гэж бодоод гэтэл мдээгүй байдаг учраас алддаг. Жишээ нь би бол бас арилжаан дээр тэгж алдчихсан. Хүмүүс ингээд мэдрэмжтэй айгүйх ач холбогдол өгдөг. Гэтэл мэдрэмж бол ерөөсөө тэр чинь анализ биш шүү дээ. Мэдэрч байгаа тийм. Яа, вистэ яг энийг мэдээд байгаа юм шиг би яг амар гоё ороод гарчлаа тэргээл те. Тэгэл тиймэрхүү маш өндөр тийм хөшөөрөхтэй хөрөнгө оруулалт дээр бол бас нэлээд мөнгө алдчихсан. Тэгээд зах зээл бол яг бас рационал бол биш. Гэт муу мэдээлэл гаргалаа, зах зээл одоо унана гэж хүлээж итэл муу мэдэн сайн мэдээч байж магадгүй байдаг. Тэрнээс гадна том хөрөнгө оруулалтын банкуд ер нь бол мэдэн дээр бас нэлээд ажилладаг. Эсрэг хөдөлгөөн хийдэг гэсэн үг. Жохон PR талдаа хийдэг. Тий. Тэнгүүд ер нь бол том хөрөнгө оруулагч нар жижиг ритейл хөрөнгө оруулагч нар дээр ашиг хийгээд идэх юм бол. Тэгэхээр маш болгоомжтой байх хэрэгтэй. За энэ номын уншсан бүх мэдээлэл рационал байх хэвээр одоо ийм мэдээ гарсан учраас одоо газрын тас уннаа гэд бет тавьчих юм бол заримдаа алдна тий. Зах зээл одоо өснөө гэд мэдээлэл тавьсан чинь бас алднаач гэдэг юм. Тэгэхээр тийм өндөр өгөөчтэй, өндөр эрсдэлтэй юмнууд дээр бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Та одоо нөгөө хөрөнгө оруулалт эхлэх хамгийн анхны алхам юу вэ гэхээр хадгаламж гэж зөвлөсөн шүү дээ. За би одоо ингээд залуу хүний хувьд хадгаламжаа хийчлээ. За нэг 10 сая байна уу 20 сая байна уу эхний ээлжинд нэг хөрөнгө зорилго тавьсан гэсэн зорилготой хүрчлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч номоо уншаад нэг зах зээлийн талаар жоох мэдлэг авлаа. Тэнгүүд яах ёстой юм? Шууд хувьцаа бонд гэд эхлэх ёстой юм уу? Тэгээд эсвэл одоо санхүүгийн зохицуулах хорооны юу руу оронгуудаа тэр идэвхтэй арилжаалагдж байгаа хувьцаануудаас хамгийн идэвхтэй нэсэнд худалдаж аваад эхлэх юм уу? Яг дараагийн алхам нь юу байх юм? Санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцож эхлэх.
Тий, брокеруудтай уулзч болно. Манай чинь зөндөө олон брокерууд байгаа. Тэднээс зөвлөн, хувьцаа зөвлөн, бонд зөвлөн. Би бол гадаад арилжаа зөвлөдөг. Тий, гадаад арилжаанд данс нээж болно. Тэнчэнээс дэлхийн хаанч байдаг компани хувьцааг авах боломжтой. Гэхдээ дан хувьцаа гэхээсээ илүү захын индекс гэж ярьдаг. S&P 500 гэдэг одоо Америкийн 500 компани индекс байна. Тэрийг авч болно. Эсвэл бол тэр бол аюулгүй сонголтууд яг зөв тийм хөрөнгө оруулалтууд бол айхтар ашиг хийхгүй. Гэхдээ жилийн дунджаар бол $1 15% гэж гэдэг байхгүй. Олон жилийн дунджаар штэ. Зарим жилдээ өндөр 30-40% гэж болно. Зарим жилдээ асгарууч орж болно. Тэгэхдээ олон жилийн дунджаар бол 15% гэж гэдэг гэсэн. Тэгээ хөрөнгө оруулалтын сангийн сонголтууд байгаа. Заавал индекс гэхгүйгээр хөрөнгө оруулалтын сангийн сонголтуудаас авч болно. Ер нь бол дан хувьцаа авахыг бол би зөвлөхгүй. Дан хувьцаанууд бол ихэвчлэн өндөр өрсөлдөлтэй алдагдал хүлээх магадaltaй байдаг. Тэгэхээр манай хөрөнгийн зах зээлийн хувьд бол ер нь хувьцаануудыг харж байхад ер нь маш урт хугацааны л хөрөнгө оруулалт гэж хардаг. Би бол тийм богино хугацаанд бол ашиг хийх тайг хэцүү. Тэгээд хөрөх чадвар буюу ашиг хийсэн ч гэсэн эргээд гарах тайг хэцүү байдаг байхгүй. Өндөр ашиг хийчлээ гарах гэсэн чинь авах юм байхгүй. Нөгөөдөө дахиж тэгээд зарсаар байтал нөгөө үн буцаад унцдаг байхгүй. Тиймэрхүү асуудал байна. Тэгэхээр ер нь л урт хугацаанд адил гэж харах хэрэгтэй. Маш урт хугацаанд 10 жилээс дээш л гэж харах хэрэгтэй. Тэгэхээр би бас өмнө нь хэд хэдэн залуучуудтай ярилцаж үзэж байхад одоо ихэвчлэн бүгдээрээ л ингээд өөрсдийнхөө сурсан мэдсэн мэдлэгээ ашиглаад ингээд бүтэн цагийн ажил хийж байна. Одоо 9-8, 9-6 байна уу, 8-5 байна уу те. Би ингээд ганцхан цалингийн орлоготой байна шүү дээ. Би өөр яаж орлого нэмэх юм бэ гэдэг байгаа. Тэгэхээр та энэ залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ? Яаж орлогын хөсөөрийг нэмэх ёстой? Би бас нэг анализ хийгээд олон хүмүүсийг ярилцлаганд орсон л та. Тэгэхэд бол залуучууд ихэвчлэн 3-4 ажилтдаг. Тэгээд тэр талаараа ер нь бол айгүй үнчээр хэлжлээ. За би 3-4 ажилт хийдгээ. Тэр 3-4 ажлаас гарахгүй шүү. Тэгтээ таны ажлыг бас хиймээр байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүмүүсийг бол би мэдээж ажил авч чадахгүй. Гэхдээ тэр хүмүүс бол бас боломжийг хараад давхар орлогод үүсгэсэн байна л гэсэн. Тэгэхээр заавал бүтэн цагийн ажил биш бас ийм халтур маягийн ажлууд байж болж шүү дээ. Янз янзын подкаст ч юм уу тий контент өөрийнхөө чадварыг зарсан дижитал контент гэдэг чинь айгүй том бизнес болсон байна шүү дээ тий контент үүсгэж болж байна өөрөө юунд сайн тий одоо англи хэлэндээ сайн болвол орчуулгууд хийж болж байна өөр за мэдлэгтэй болвол хичээлүүд зааж болж байна тий тэгээд өөр ер нь тийм давхар нөгөө тийм чадвараа зарсан хөсөрүүд байж болох. Тий, орлогын өсвөрөл үүсгэх хэрэгтэй. Магадгүй таны хувьд ер нь та яг ямар арга замаар ингэж орлогын хөсөрүүдээ ингэж орлон төрөлжүүлж авсан. Тэгэл одоо ингээл үйл хөдлөх худалдаж авсан, дээр үед авсан юмуд байгаа л да. Тэр үйл хөдлөхийг жоохон муулцсан. Гэхдээ нөгөө 6%, 8% ч нь бол ашигтай шүү. Тэрийг бол авах хэрэгтэй. Тиймэрхүү юмар авцсныг байр байгаа. Тэрийг ингээд түрээсийн орлого орж ирнэ, тийм ээ. Ном бичнэ, номноос роялтинууд орж ирнэ. Одоо цалингаа аавна, тийм ээ. Тэгээд өөр бас одоо ямар боломжууд байна, хичээл заанч гэдэг юм уу. Тэгээд олон тийм орлогын л их өсөртэй болох хэрэгтэй. Тэгээд банкнд мөнгө байх юм бол хүүгийн орлого орж ирнэ. Хувьцаанаас нь ногдлын ашигын орлого орж ирнэ гэх мэтчлээ. Тэгэхээр таныг бас санхүүгийн салбарт идэвхтэй байдаг хүн болохоор залуучууд магадгүй нэлээд зөвлөгөө авах гэж ханддаг болов уу гэж бодож байна. Тэгэхээр ингээд ингэж ерөөсөө бодож болохгүй дээ гэж бодсон одоо ингээд анхааруулж хэлмээр тиймэрхүү зүйл байдаг. Ийм биш штэ гэд залуучууд нэлээд төөрөгдсөн хит буруугаар бодож явдаг санхүүгийн салбарын талаар тийм залруулж хэлмээр ойлголтууд байдаг. Тийм хүмүүс надаас ер нь л айгуу тийм ичдийн хариулт хүсээд байдаг л та ингээд би амар нууц мэддэг те. Тийм учраас л ингээд хөрөнгө оруулалтыг мэддэг гэж бодод. Гэтэл бол хөрөнгө оруулалт гэдэг нь бол маш уйтгартай ажил. Ерөөсө сахилга баттай л байх хэвээр, тууштай л байх хэвээр. Тэрнээс биш ингээд ичд юм гэж байхгүй, нэг өдрийн дотор баян болно гэж байхгүй. Ерөөсөө л маш удаанаар хичээж, номыг уншиж, өөрийгөө сэтгэл зүгээ бэлдэж, тууштайгаар хуримтлал үүсгэж тэгж л хөрөнгө оруулалт. Та ч гэсэн өөрөө яг ингэж л явсан. Яг ингэж л явсан тийм. Тэгээд мөнгө удирдна гэдэг бол тийм гоё ажил биш яг үүндээ. Ялангуяа завгүй хүмүүс, ажилтай хүмүүс бол хийх аягүй хэцүү. Тэгэхээр ерөөсөө л тийм автомат удирдлагатай юмд оруулаад хөрөнгө оруулалтын сан чимээ индекст оруулаад сар болгон хөрөнгөлүүлэл явчихсан тэр. Тэгэхээр одоо нэг гоё
гарсан байлаа ш нөгөө нэг мөнгөө өөрийнхөө төлөө ажилуулна гэдэг. Мөнгө чинь өөрөө мөнгө хийн гэдэг. Хөрөнгө оруулалт гэдэг чинь яг ийм үг юм уу юм бэ? Яг мөн. Түрүүн би нэг алдартай хөрөнгө оруулагчийг таньдаг ярьжсэн шүү дээ. Тэр хүн хэлэхдээ бол унтчихт чинь одоо унтчихтаа мөнгө хийгээг бол чи хөрөнгө оруулагч биш гэж байгаа юм. Тэгэхээр унтчихт л миний мөнгө миний төлөө ажиллаж явах хэрэгтэй. Яаж ажиллах вэ гэхээр тэр чи хүү өгж явах хэрэгтэй, ногдол ашиг өгж явах хэрэгтэй. Ерөөсөө мөнгө чинь л чиний төлөө ажиллаж явах хэрэгтэй байхгүй. Чи мөнгөнийхөө төлөө ажиллах хэрэгтэй. Чи үнэтэй юм авцсан те үнэтэй машин авцсан бол мөнгөнийхөө төлөө ажилладаг. Нөгөө машиныхаа төлөө ажилладаг шүү дээ. Байрныхаа төлөө ажиллаад мөнгө чинь чиний төлөө ажиллахгүй байхгүй. Гэтэ мөнгөө тгийж ажилуулд чадах хүртлээ өөрөө нэлээд хичээх мэдлэгтэй байх гэдэг чухал байна тийм үү? Мэдлэгтэй байх нь чухал, ухаалаг хөрөнгө оруулагч унших хэрэгтэй. Тэгээд бонд авч болно шүү дээ. Бонд баг дүнгээрч авч болно. 100,000 төгрөгөөр ч бонд авч болно. Тэгээ бонд чинь одоо унтчихт чинь чамд хүүгэн шүү дээ. Тэгэхээр түрүүн бас би нөгөө нэг хөрөнгө оруулалт эхлэхэд хамгийн зөв цаг бол аль болох эрт эхлэх гэжсэн шүү дээ. Тэгэхээр та хүүхдүүдийнхаа ирээдүйн төлөө хөрөнгө оруулалт хийдэг гэд ярьжсэн. Одоохондоо л эцэг эхчүүд нь хүүхдийнхаа өмнөөс шийдвэр гаргаж байна те. За энэ бол миний хүүхдийн ирээдүйд хэрэгтэй гэд. Гэхдээ та өөрийнхөө жишээн дээр бодоход хүүхдүүдтэй одоо энэ хөрөнгөний зах зээлд оролцох хэрэгтэй шүү, энэ чамд хэрэгтэй шүү гэдгийг ойлгуулахын тулд та багаас нь ер нь зөвлөж заахта ямар арга барилаар хэрэгжүүлдэг ярилцдаг вэ гэх юм уу? Тий. Тэр одоос сонирхолтой санагдлаа. Хүүхдүүдтэй одоо ингээл өдөр ингээл кафегаас юм авах жоохон мөнгө өгнө шүү дээ. Тэгэл бас нэг тоглоом авъя гэхээр за жоохон мөнгө хоримтлуулж чаад яриа гой тоглоом аваач гэдэг юм те. Хоримтлж жоохон дасах гад байна л да. Тэгэхээр манай хүүхдүүд бол аюу баг хамгийн том нь л одоо 8 таахгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд яг хөрөнгө оруулалт гээд заах дараа эрттэй да. Тэгэхээр одоо бол өмнөөс нь бол хөрөнгө оруулалт хийгээ явж байгаа. Тэгээ хүүхдүүдтэй бол аль болохоор мөнгөө хоримтлуулах ингээд жоохон хоримтлуулж авах юм бол арай гоё юм аа штэ ч гэдэг юм нэг тиймэрхүү л аргаар зааж гэнэ гэсэн. Тэгээ би түрүүн бас нөгөө ажлынхантайгаа ярилцж байсан. За би ингээ гоё хөрөнгө оруулалтын талаар ярилцж байгаа. Та нарт ингээд яг энэ талаар ингээд сонирхдаг зүйл байдгүй гэдгийг ярьсан чинь нэг яг хоёр хүнээс тийм солирхсан байхгүй. Хоёрын хооронд жоохон мөнгөөр ороод яах вэ гэж боддгоо тэр ч үедээ эдэн ч төгрөний өгж байгаа ингээд. Тэгэхээр энэ бас нэг л ташаа ойлголт болж таарч байгаа. Урт хугацаанд өгнөл. Тий, ерөөсөө л багыг хөрөнгөлүүлэх хэрэгтэй. Далаад тусал нэмэрч байгаа шүү дээ. Тусал нэмээд ахт бол тэгэл ирээдүйд томолчдаг гэсэн. Миний нэг мэдих банкер байдаг. Нэлээд дээр үүдэлтэй 10 би чинь голод байсан гэхээр 14 оны л үед юм байна тий. Тэгэхээр одоо 26 болж 12 жил болж шүү дээ. Тэр хүн бол 100,000 төгрөгөөр ингээд бонд авч гэсэн. Сар болгоно 100,000-ыг. Бараг сар болгож шиж жоо нэлээд байж байгаа 100,000 төгрөг. Тэгэл манай брокерд 100,000 төгрөг авах Юу ч болохгүй штэ л гэсэн үг бас та. Тэгээд бас ер нь бараг удацсан ихтэй тий 2 ор гэл тэр үст чинь хэдэн саяар зармаар байгаа шүү дээ. 100 саяар зармаар ах чи 100,000-аар аваад байгаа байхгүй юу? Гэхдээ 12 жил гээд боддоо тэр чинь бол нэлээд болсон байна. Тэгээд тэр чинь хүүгийн хүн чинь хоригдлаа нийлмэл хүч айгүй читтэй байхгүй юу? Нийт чит гэж байдаг бол ерөөсөө тэр чинь нийлмэл хүч. Та нийлмэл хүү гэдгийг нэг энгийнээр тайлбарлаж өгөөч. Удаан хугацаанд ер нь хүүнд хуримтлалгүй энгийн хүү л гэсэн. Тий, хүүн дээр нь хүү бодогдоод байна л гэсэн. Үндсэн мөнгө дээр чинь хүү бодогдоод тэгээд бодогдсон хүн дээр дахиад хүү бодогдоод байна гэсэн. 70-90 гэж байдаг байхгүй юу? 15% хүчтэй юм байлаа гэхэд чинь 72-ыг 15 тавих юм бол 4 хавцаа болж байгаа авч байна. Тэгэхээр 4-5 жил мөнгө чинь угаад байна гэсэн үг. Хоёрт хийх болоод байна гэсэн үг. Тэгэхээр ер нь энэ бүхний цаана дандаа л сахилга батал тууштай байдал л яригадаад байна тий. Тэгэхээр та яг өөртөө бас яг ингээд сахилга бат тууштай байдал гэдгийг бүр дадал болгохын тулд ямар арга барил хэрэгжүүлсэн? Одоо анханасаа магадгүй тийм тууштай байж чадахгүй ч юм уу ингээд нэг шахам хурдан ингээ маневр хиймээр санагдаад идэх хүмүүсээс байж болно шүү дээ. Тэгэхэд ингээд яг нэг иймэрхүү дадал зуршлаар хичээх юм бол ер нь жоохон сахилга баттай байж болно шүү гэж хэлэх зөвлөгөө танд байна. Миний хувьд бол яг спорт тус алсан болов уу гэж боддоо шүү дээ. Би бол тэгээд монголчууд хүүхдүүдэд авлаабсад орон оруулдаг. Ороо хорохоос сахилга бат эхлэн. Тэгээд хийх дургүй юм хэлээ тийм. Одоо аягүй гаалгаж гэдэг тийм. Адилжлаа аягүй гадаг дээш башрлага аягаа авч хийж сурах хэрэгтэй. Тэгэл дургүй юм аа ингэж хийгээд их юм бол тэгээд сахилга болж болж байгаа. Би бол спортоор багтаа хичээлдэг байсан. Баг өдөр болгоо ихтэй явдаг байсан. Одоо ч гэсэн баг өдөр болгоо ихтэй хийж байгаа. Тэгэхээр тийм үед яадаг вэ гэхээр хүн ядарсан үед байж болно. Хиймээргүй санагдсан үе байж болно. Зүгээр л очиод халтуурсан ч хамаагүй хийх хэрэгтэй. Одоо фитнес хийдэг хүмүүс шүү дээ. За өнөөдөр би ядраад байна. Өнөөдөр маяг хүрчлээ. Өчигдөр уулзаач гэдэг юм тийм.
Гэхдээ дургуй үедээ л авах хэрэгтэй. Дургуй үедээ очсон чинь тэр чинь сахилга батна гэл хөгжүүлэл авах. Далаад тусал нэмэр болоод авах. Ерөөсөө тасалж болохгүй тий. Тэгэхээр ярианыхаа төгсгөл ер нь бол хоёлаа ингээд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, ийм ашигтай гэдэг талаас нь нэлээд ярьлаа. Гэхдээ нөгөө талдаа ийм алдаануудыг хэрхэвч гаргаж болохгүй шүү гэж бүр гарахаас өмнө анхааруулж хэлэх зүйлс байна л. Одоо яг энэ подкастын төгсгөлд хэлье гэж бодож байна. Хитрхи гоё сонсогдчихвэл бодлаа л гэж бодох хэрэгтэй. Хитрхи амархан юм гэж ерөөсөө байх. Тэгээд мэдгүй юмдаа ерөөсөө хөрөнгө оруулалт хийж болохгүй. Өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Тэгэхээр сэтгэл баттай тууштай. Төрөний ярианы дурдгцэн тий. Тийм л байна. Ер нь тэгээд мөнгө өдөртөн гэдэг чинь бол нэг тийм сонирхолтой гоё ажил бол биш юм үү. Санхүүчд бид нар ч гэсэн ер нь мөнгө өдөртөх таагүй. Хаяа жоохон залхуутай юу? Тийм өөрсдөө мөнгө өдөртөх амар дургүй шүү дээ. Цаг нь өөр юм зав гаргал мөнгө өдөртөх болохоор ингээд цав гармааргүй санагдах. Тэгэхээр ерөөс автомат өдөртөхтэй юм хийчихвэл тийм. Банкуд ер нь ихтэй тийм манай банк ч гэсэн нөгөө яг зорилготой хадгаламжийг сар болгон автоматар татдаг тийм юмнуудаар бүх банкнд байгаа хаа. Тэгэхээр тэрийг бас хэрэгжилж үзэх нь тушд сонирхолтой юм байна те. Заавал хэрэгжилж үзэх хэрэгтэй. Тэрнээс гадна бас ингээд энэ салбарт байгаа хүний хувьд ингээд залуучуудад мэдээлэл хүргэх байдал ч юм уу одоо залуучуудад санхүүгийн салбарын талаарх мэдээлэл тутмаг байна гэж бодож байна. Эсвэл үнэхээр залуучууд хичээх юм бол тэр талаарх мэдээлэл нь хангалттай байгаа юм уу? Яг мэрэгжлийн талаасаа бол ер нь тутмаг байж магадгүй. Яг мэрэгжлийн одоо ном гэх юм бол одоо ухаалан хөрөнгө оруулагчлаа шүү дээ. Яг тэр талаарс нь заахаа мэрэгжлийн бус хүмүүс бол зөвлөгөө маш их өгч байгаа. Өөр огт шаардлага хангахгүй хүмүүс хүртэл өгч байгаа. Тэгэхээр нэлээд фильтртэй авах хэрэгтэй. Тэгээд ер нь одоо залуучууд маань ер нь хэл устай болчихлоо шүү дээ. Англиар ярьдгүй хүн ч гэж алга. Тэгэхээр мэдлэг бол хангалттай л байгаа гэж бодож байна. Гэхдээ түрүү хэлсэн мөнгө удирдах санхүү гэдэг нь бол тийм гоё сэдв биш те. Би яг секси сэдв биш гэж хэлэх гэж байгаа болчлаа. Яг тэгэхээр одоо хүн болгон тэрийг хэлдэг болсон учраас тэр жаргоноос жоохон уудаг байгаа. Тэгтээ яг загасчны морь усгүй гэдэг шиг би ч гэсэн одоо тэгээд санхүү удирдах гэхээр тийм сонирхолтой биш байхгүй. Тэгэхээр сонирхолтой сэдв л биш байх. Хүмүүсээ сонирхолтой сэдвэрээ л юм хайдаг шүү дээ. Тэгэхээр өөрөө бас нэг жоохон сонирхоод тууштай байгаад үзээрэй. Залуучуудаа. За тэгэхээр хоёул богино хугацаанд ч гэсэн хөрөнгөний зах зээлийг сонирхож байгаа залуучуудад хэрэг болох үз мэдээллүүдийг өгч чадсан байх гэж найдаж байна. Тэр миний асуугаагүй ч юм уу эсвэл таны нэмж хэлхийг хүсэж байгаа зүйл байвал та дэлж болно. Эртэл эхлэх хэрэгтэй. Өнөөдөр эхлэх хэрэгтэй. Тэгээд хэрэггүй юм хөдөлж авах хэрэггүй. Хэрэггүй юм хөдөлж аваад их юм бол хэрэгтэй юм зарах хүрдэг. Тийм. Сүүлийн үг яг хэлж байгаа юм шиг санагдлаа. За танд маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсанд дахин талархал илэрхийлье. Энэ хүрээд манай өнөөдрийн подкастын дугаар өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч, сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар асуухыг хүсэж байгаа зүйлс болон оролцуулахыг хүсэж байгаа зочин байх юм бол бидний доор комент бичиж үлдээгээрэй. Баяр таа.